25 жилийн яваагүй. Айл маань одоо ингээд хэлж байна. Шиний одоо нэг цагт хөлбөстэй маргааш аймаг дээрээс үлдсэн хүмүүсээ аваад ховдын булганаар гарандаа. Хоног хонжилоо аял маань хэлж байна. Одоо ингээд бид нар аян замдаа сайхан мэдэж амраад явал маргааш тоолтоос өвчнөөс аваад тэгээд маргааш хамтын бүлэглэг хэлдэг чанаад нөгөөдөр хэлрүүгээ гарлаа. Улаанбаатараас шиний нэг цагт гараад явсараа одоо Баянгөр омгийн бөмбөр сүмдээс цаад одоо ингээд Бугаалтай аймаг дээрээс шинжэнгөө яваад ховдын болгон дээр хоног маргааш хэлтэй гарнаа. Ямар ч юм нэг шинжэнгөө жоохон нойргүй явсан жоохон ядацгааж явсан. Өсөвсөн байна.
За ингээд бид нар одоо энэ болгон сум ирлээ. Жисэн нэг өдөр 2 шөнө болж тийм ээ. Тэгээд одоо ингээд хэдрүүгээ тэгээ шинжаа уурах явна да. Сайхан байна. Сач хийдэг үү? Аа? Сач хийх таамаг шүү дээ. Халуугаас усад ажиллаж амьдарч байгаа эрхэм найз ихээс ангийнхаа андуудад мэдлэгээ төвшүүлсэн байна. Уншаад өгчөө. Сайн уу хайрт найзууд минь 25 жилийн супер түүхтэй 10 жилийн насан багын найзуудаа юуны өмнө бидний нөхөрлийн 25 жилийн яа тохиож байгаа энэ сайхан мөчөд хамт байж чадахгүй харамсалтай байна. Гэхдээ би та нартай сэтгэл зүрхээрээ хамт шүү. Очиж чадаагүй ч гэлээ зүгээр сэн хийгээд өнгөрөхгүй гэж бодоод та нартай сэтгэлийн дусал болгон бяцхан бэлэг явуулсан. Та нар бэлгийг авахдаа энэ юу вэ гэж гайхаад хоёр хөөх ямар хөөх юм бэ гэж гайхаад дуу алдаад гур ёстой манай найзад юм гэж болсондоо гэж инээгээрээ гинэ. Та нар минь инээдэж дуурчгүй хуучин зүгээс биш намайг нэг тусан инээх болтугай. Энэ бол бидний бүтээсэн хамгийн сайхан хамт үссэн зам мөр хизээж гожиггүй үнэт сэтгэл юм сайхан аялаараа найзуудаа хүндэтгсэн их бэлэг гээд ийм ажлыг хийсэн байна. Хоёр хин нэгний зүрхэнд өдөржин цаг хугацаанд хайрцагтай дурсамжтай бүгд хэрэгтэй. Энэ дээр бас энэ харахаа юм байна. Аюуг хин нэгний зүрхэнд өдөржин цэнэгддэг 2025 оны 7 сарын 6-нд их бидэг гэж тэгээд 25 жил бигэр 99 2025 ийм гоё бичигтэй ийм юу байна. За ингээд харахад яа. Авэнтай үнээрээ сэтгэж хэлжээрэй. Алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энэ хэн насны ангин холбоо. За ангийн найзын хүлэгтээ баярлалаа. Бүгдэнд гарын бэлэг явуулсанд нь бүгд хүлээж аваад өнөөдөр гоё амхэр хайп байна. Одоо бид нэр ингээд одоо ховдын болгон сумд ирсэн одоо хилонгоо гарах гэж байна. Найздаа өнөхөр баярлалаа. Ажилтны амжилт хүсье. Бид хэд ингээд орой одоо нөгөө нэг шөнө 4 цагт гарна гэжсэн сэтгэл мэтгэл амар их хөдлөөд дээрэс нь нөгөө нэг хилмэл бас хагас бүтэн сайн дээр амарх юм байна гэж нөгөө сэтгэл хөөрсөн хүмүүс чинь гялцаад ерөөсө 4 цагт явах гэсэн бол 1 цаг цуглаад тэгэл тэрнээс хойш одоо 2 шөнө нэг өдөр бүтэн өдөр автобусанд явлаа. Тэгээд тэгж явлаа гэд ядарсангүй найзуудтайгаа үнэхээр гоё явж гин. Энэ бол бидний бүр ингээд жилийн өмнөөс ингээд төлөвлөж исэн ажил учраас энэнд бол бид нарт нөгөө ялрахад ядраад ах юм бүр үнэхээр алга үнэхээр гоё байна. Улмал ингээд цоглог улмал амар гоё байгаад байна. Тэгээд дээрэс нь хаа байсан ингээд солонгост байдаг найзаас бас бэлэг хүлээж авлаа өнөө өглөө их гоё байна. За одоо бид нар эндээс энэ банкнаас нэг хитэн цаа солиулаад одоо тэгээ хил рүүгээ гарлаа. Хилийн цаана очиод бас бүр их гоё байх бах. 25 жилийнхаа аялалд явж гин өнөө өглөө ховдын гулган суман дээр ирсэн байж байна. 2 хоног 2 шөнө 1 өдөр явж ирлээ. Үнэхээр сайхан байна оо. Хайрдаж явдаг юм шүү би хамрыгаа
хамтдаа өнгөрүүлсэн уянгат жилүүдийн алтан хамдусаач хамтдаа өнгөрүүлэх энхэн насны нэн холбоо дочигсэн ахны хараа нууч хорсон цагаашна мартах бэби андоотри агийнхнэ Бэхэн насж бүтгсэн ширэний ацэлсэн уг бүхэн төгөж чиний тухай харин дубож шигэн ордоцсон хава сарвын хадрихаш оян басан дога ангааран дутсосон бэгэнэ күшин далдрунга мартацхаач нэг ангийн хүүхдүүд тотай хаврыгүтлээ он цагийг хамтуулсан ангийн хамт хоолнотойгоо хавэс 1000 км-с найзуудаа энэ нэг ингэ бэргийа. Тэгээд үнэхээр сайхан байна, сэтгэл өндөр байна. Аялал сайхан байна. Энэ хоол аялалд явж түүхүүдэлцээд маш баяртай байна. Хоорондоо хараад байна. Одоо тэгээд аялал үргэлжлэндээ олон олон сайхан тусгүйтэйгээр байна. Сайхан аялал найзуудаа ингэ хамтарч байгаа гоё байна. Хоолндоо одоо ингэ цаашаа үргэлжлээд бид бүхэн явах гэж байна. Гоё байна. Дурсамж зурган татуулхан сэтгэл минь өмрөн догдож өгсөн өдрийн мөчн нарийн хүлчин хонсон маргааш бидний хүнгийн бас вайвин өдөө миний ангихан шинэлдэх найзуу цагийг хамтуулсан ангийн Скин нэг гараад 200 км явж байна. Жолооч маа. Тэгээд энэ датсан маань цагаан бороо цагаан бороо тэрийг коммунистээс Жилийн өмнө яг сая болж бодохоор болж байна дөө.
Цааны урдыг үсэл очиж газраар явахыг болтой байрны багцс. Осыг хөгжил замыг юуны харж одоо явж ирсэн нэг 20 км гараа явж баг ордоо шүү. Одоо ордоо замаар хараад байна. Тэр хар цаа үзмний шүүс тийж гардаг тэр аюу гоё юм байна. Тайпын жинжин. Чанаа тийм. Энэ одоо канцлер шүлийн аим чинь аим чинь. Хог болоо шүү дээ.
Хичээл маань ирээд өмнөөр өвгөний ёстой шиг соёлтой харилцан тэг юу байдгүй гэхээр одоо юу байдаг юм бэ? Хаад байдаг юм бэ? Наймаа байдаг юм бэ? Тэгсэндээ тэр гурван байсан. Ямар ч юм нэг санаад үгүй төлөвлөгөө гарч ирээд сайхан байна. Азар уйгрын зах. Уйгрын үсэн зах. Бүгд ихтэй хоол бүгдээ уйгар төртэй. Дасан шашин төртэй. Энэ уйгрын зах гэсэн маань шашин төртэй. Өмчөө шилжэн. Айл маань сайхан явуулж байна.
Чадлаас ярьж байна. Одоо Монгол улсын Алтай аймгийн Бэгэр сумаа 99 оны төгсөлтийн сургуульд нь 25 жилийн ойгоо тэмдэглээд манай дүү ингээ бүх найзуудаа дагуулад манай хотод зугаалаад ирсэн байна. Маш баяртай байгаа. Өнөөдөр бол энэ олон хүмүүсээ бидэнд дагуулад манай өрөм чадтай нэг тэнгэр уулдаар гарнаа. Тэгээ тэнгэр уул маань бас маш гоё үзэмжтэй байдаг. Тэгээд далайн түвшнээс нэг 2800-аас 3000 хооронд ингээ байдаг байхгүй юу. Тэгээд байж байгаа гоё үзэмж тэнгэр уулдаараа гараад гоё сайхан үзэмжийг та бүхэндээ танилцуулаарэ. Дараа нь завтай болов манай нутгаар хүрээд ирээ зугаалаарэ. Гоё гэж. Бараг л модны оройдыг бүр яваад юм уу яагаад вэ? Тийм л байдаг шүү дээ. Янзыга зөндөө索道之前应注意观察，在客运索道进站口处是否挂有国家质量监督检验检视总局统一标志客运索道安全检验合格标志。此标志证明该。
одоо тэнгэр уулан дээр гараад ирсэн. Одоо энд л гоё юм үзэж байна. Энэ тэнгэр уул чи өөрөө одоо дэлхийн 7 том нурууны нэг гэж шүү дээ. Альпийн нуруу гэдэг том нуруунууд байдаг шүү дээ. Тэгээд тэнгэр уул ч бол тэрний нэгэнд ордог гэхээр бас агуу юм байна тийм ээ. Тийм байна. Тэнгэр уулал бол үнэхээр үзүүштэй гоё газар байна. Аяллаа бол ерөөсөө ганц орлого энд л байна. Одоо цаашлал бидний аялал бас дуусах байна тийм. Дуусах байгаа. Монголдо бас. Монголдо одоо 2 3 газар байна. Тэн дээр одоо сайхан хорог бодог гэж ядаргаагаа тайлна. Ядаргаагаа тайлна. Одоо аялал бүтээлсэн хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Үнэхээр сайхан байна. Манай ангийнхан одоо 25 жилийн хүрээнд бүгдээрээ нилээдгүй хүмүүс хамрагдаж ингээд сайхан аялал зохион байгуулалт явьж байна. Ингээд алдарт тэнгэр уулынхаа дээр гараад ирдсэн байна. Үнэхээр байгаль сайхан. Одоо ингээд үгээр хэлэхээр гол сайхан явж байна. Ер нь бид нар бас замдаа жоох ядарлаа. Ядаргаа бүр альжир тайлгч шүү. Ядаргаа мартагдсан одоо энэ симбэлзэл байна. Одоо ийшээ ороод Монголдо бас сайхан газрууд байгаа. Нутгаараа явна. Тэгээд ер нь аялал үргэлж өргөн хүрээтэй явж байна. Энийт ангийн хамт олонд 25 жилийнхаа хүрээнд баярын мэнд хүргэе. Тэгээд автобусаар болооршин дээр айгүй огцом эргээл яваал шат шиг юм бар явуулаад гараад ирсэн бүр айгүй гоё байна энэ. За одоо бид нэр ажил бас үргэлжлэж байгаа шүү дээ. Болоогүй тий. Энэ бол ингээд эхлэлээ явж байгаа шүү дээ. Тий. Одоо эхлэлээ явж байгаа. Тэгээд цаашаа олон гоё газар тий Монгол руугаа ороод одоо тэгэл явна болоогүй л байна. Одоо бид нар айгүй юм ядарсан юм шиг ирсэн чи одоо энд ирсэн чи бүр сэтгэл бүр ядаргаагаа мартсан уу? Мартсан. Түр сэтгэл сэргээ түр янз хөнгөн утсан шүү дээ. Янз гоё. За танд аялалд нь амжилт хүсье. За амжилт хүсье. Ингээд 25 энэ аяллыг бүтээлч ангийнхаа хамт олонд баярлалаа. Тэгээд бүгдэнд нь 25 жилийн мэнд хүргье. Нөө одоо бид нар Улаанбаатараас гараа хэд хоног явж байгаа лээ. За 4 хоног. За тэгээд маш өндөр байна. Одоо ингэж сайхан газар үзүүлсэн амраадаа баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээ ангийнхаа хамт олонд сайн сайхныг хүсье. 25 жилийн баярын мэнд хүргэе. За сэтгэлүүд ямар байна манай хоёр? Маш өндөр байна. Гоё байна. Энэ нэстэ манай нутаг гэж утсан чи үлдмээс санагчлаа. За садангууч байж магадгүй шүү дээ тийм ээ. Хайти садан байна уу? Идэрээ уграа. За 4 хоногтой явж гин 5 гунаа дамжиж энд ирлээ. Одоо энэ жоо замдаа жоо ядарсан уу? Үгүй ядах юм ба ерөөс байсангүй. Ерөөсөө л инээлдэл хөгжөлтөд явсан болохоор ядарснаа ч мэдсэн. За 25 жилийн одоо баярын мэндийг одоо явж чадаагүй одоо бас үлдсэн хүмүүс. хүмүүс. Би нэг хүнээс айгүй харамсаад мантахын өмнөөс амар харамсаж байгаа. Хөөд хитэ харин тий. Явны дарамт яг явчихсан тий. За ингээд аяллаа сайхан бүтээлсэж яваа та хоёрт амжилт хүсье. Баярлалаа. Ийм гоё. Бас одоо Монгол руугаа бид нар чинь бас аялал үргэлжлэн шүү дээ болоогүй тий. Бодомчийн явц талыг өрхрээгээд ийм гоё аялал зохион байгуулсан найздаа ангийнхандаа хамт явж ирсэн найзуудаа бүгдэнд нь баяр хүргье. Баярлалаа. та 25 жилийн баярын мэнд хүргэе. Удахгүй 30 жилээр ахаад аялъя. 30 жилээр бүр хол явнаа, гоё явнаа. Аялын сэтгэл нь сайн явж байна. За ядарч байна. Зажгүй үстэй. Ядраагүй, зажгүй. Сайхан явж. Амраада баярлалаа. Ямар гоё юм бэ энэ ч одоо бүр өстэй энэ аялалд явсандаа ерөөсө харамсахгүй байна. Айгу гоё. Харин тэр үлдсэн хүмүүс бүр амар харамсаж байгаа байх гэж бодогдоод байна. Ер нь одоо Тэгрийн багш нар ирнэ эцтэй энэ чи ийм гоё байгальд 100 амарч ээж завч хөлөөтэй ээж бид нартайгаа ингээ сайхан аяллаад сайхан дурсамж бүтээхгүй. одоо энэ 3000 м өндөрт ингээд ийм нуур байна гэхээр сонирн байгаа шүү тийм ээ. Тэсгэрнээ ийм амар дулаахан. Тий харин их дулаахан сонин тогтцтой байгалийн гоё тогтцтой. Энэ хятадч бас их ажилласан юм аа. Хөдөлмөрч усууд юм аа. Бүтээн байгуулалтыг янзын хийж. Одоо энэ цэр застаа оргилч одоо бид нар ингээд өрөмчрүүд өгч харагдчихсан оргил шүү. Тий харагдчихсан. Тэр уулынхаа ардлаас ороод ирлээ. Ардлаас ороод. Уг нь өмнө л дүүхийг. Замдаа жоох ядруу. Гайгүй ядраа. Энэ нь бол энэ гоё юм харахаар бас ядаргаа тайлгдаа мартагдаж байна тий. Тийм гоё юм. Амраада баярлалаа. Ийм гоё. Бид нар ч одоо бас их олон километр яваад ингэхээр автобусанд явахдаа өстой юу үзэх юм бол да яах юм бол да гоё юм байгаа юм болоо одоо очиж байгаа газар ингээл би яг хувьдаа тэгж бодож ил явлаа. Тэгсэн чинь өстой үнэхээр гайхалтай гоё. Тэр уушаа жинийн миний ингээл хүн болгон л яваал гэдэг. Тэнд чинь бол тэгэл нэг хүний гараар бүтсэн
усан сан маань л байдаг юм шиг л ер нь бол амтны хүрээлэн тийм байдаг. Энэ бол үнэхээр үзчмээр юм байна. Цаанаасаа онгон байгаа тийм. За байгалийн юм гоё үзэсгэлэн. Айгүй олон хоногийг ч гэсэн ингээд цаг зав гаргаад бид нартай хамт явж байгаа найзуудаа бүгдэнд нь баярлалаа. 25 Бүгдэнд нь 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. Удахгүй 30 жилээ сайхан тэмдэглэцгээе. 30 жилээ гоё тэмдэглэнэ. За. Юуны өмнө одоо ингээд тий өөрсдийнхөө цаг зав зориулалт ингээд сэтгэл зүрх гаргаад ийм гоё аялалд тий одоо нэгцэн ангийнхаа андуудаа бас баярлаж байгаагаа илэрхийлье. Тэгээд ийм гоё үлгэрийн орн шиг ийм гайхалтай одоо үзэсгэлэнтэй байгальд одоо ирнэ гэж зүүдэлсэнгүй. Тэгээ үнэхээр баяртай байна. Үнэхээр гоё байгаль байна. Тэгээд ангийнхаа андуудтайгаа ингээд хамт аялж байгаадаа баяртай байна. Баярлалаа. За сайхан аялцгаагаарай. За тэгээд 25 жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. Та нар ч гэсэн баярын мэнд хүргэе. За. За баярлалаа. Юуны өмнө одоо энэ сайхан аялыг зохион байгуулсан найзуудаа маш их баярлалаа. Тэгээд цаг зав бүхий л сэтгэл зүрхээ зориулаад энэ хүртэл ирсэн найзуудаа бас баярлалаа. Энд ирж чадаагүй ч гэсэн одоо сэтгэл зүрхээрээ бидэнтэй үргэлж хамт байсан найзуудаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Газар тавьчирсан Амар төвшин, Хатанбаатар, Мантбаатар, Батцэг нартаа маш их баярлалаа. Хайртай шүү та нартаа. Тий байгалмаа да. Тэгээ хайртай шүү та нартаа. Одоо тэгээд бидний аялал гэдэг дундаа орж штэ тий. Тэгээд цаашаа илүү гоё дурсамж бүтээгээд илүү цоглог гоё аялах болно. 40 наснаас дааг омгоор өнөөдөр 3750 км-ийн өндөрт юу лээ? Метрийн өндөрт гараад ирсэн байна. 30 жилийн ойгоороо бүгдээрээ энээс илүү өндөрт гарнаа. Баярлалаа. 25 жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. Ангийнхаа андуудаа 25 жилийн ойн баярын мэндийг хүргье. За. Өчигдөр ингээд одоо бид нар ирээ дэлгүүргэсээд энэ хотод байх нөхцөлд бас зөндөө хөжилтэй юмнууд боллоо. Тэгээд энэ хотын маань хоол унд энэ Монгол хүн дээр нь таарч гэнэ үү? Одоо дараа нь ингээд ийм гоё байгальд ирэхэд энэ сэтгэл ямар вэ? Үнэхээр үгээр хэлэхээргүй сайхан байлаа. Хоол унд Монголдо байгаа юм шиг л үнэхээр сайхан. Ямар ч асуудал байхгүй үнэхээр сайхан байсан. За танд 25 жилийн баярын мэнд хүргэе. За баярлалаа. Та бүхэндээ бүгдээрэнд нь хайртай шүү. Эрүүлийн аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё та нартаа. За баярын мэнд хүргэе. За тэгээд аяллахаа талаар сэтгэлээ болцсон уу? За ингээд Улаанбаатар хотоос энэ хүртэл нийт 2300 км замыг туулан автобусаар ингээд энэ аялалд оролцсон 23 найздаа маш их баярлалаа. Аяллаа сул тал гэх юм бол жоохон урт километр жоохон ядарсан баах. Тэгээд өнөөдөр одоо далайн түвшнөөс 3750 км өндөрт гарч ирээд өнөөдөр ингээд тэр нөгөө аян замын явдлын ядаргаа бүр байхгүй үнэн кул байна. 25 жилийн түүхийг бүцээлсэн сайхан найзуудаа маш их баярлалаа. Сэтгэлээрээ оролцож байгаа та нартай үнэхээр их баярлалаа. Тэгээд жилийн өмнөөс энэ ажлыг зохион байгуулж, ангийнхныгаа идэвхжүүлж, урайлж ингэж өнөөдөр энэ сайхан газар нутгийг үзүүлж, тэгээ энд бол ирэх хүн ирнэ, ирэхгүй нь ирч чадхааргүй тийм газар байна. Тэгээ хүн үнэхээр зориод ирийг бол бас болдог юм байна гэдгийг харуулаад тэгээд Монгол улсын харцаг Амар төвшин найздаа энэ аяллыг зохион байгуулсанд маш их баярлалаа. Аялал үнэхээр супер байна. Сэтгэл ерөөсөө 1000%. Тэгээ бүгдээрэнд нь хайртай шүү. За баярлалаа. Тань амжилт хүсье. Баярлалаа. Гоё явж байна. Тэнгэр ууланд аялж явна. Энэ тэнгэр уул гэдэг чинь нөгөө Монгол хүн битгий гэл хятад хүмүүсийн одоо ирж үзэх мөрөөдлийн газар. Гоё газар. Тэгээд энэ аяллыг бас санаачилж зохион байгуулсан Амраа найздаа их баярлалаа. Маш сайхан юм үзэж харлаа. Хараад явж байна. Тэгээд бүгдэнд нь 25 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Сайхан явж байна. Сайхан юм үзэж харлаа. Тэр мэнд хүргье. За аяллахаа сэтгэлээ суусан уу та? Аялал маш гоё болж байна. Ингээ хөлийн чандад маш урт хугацааны аялал хийж байна. Анги хамтаалнаараа аялал их сайхан болж байна. Тэгээд одоо ангийнхандаа 25 жилийн мэнд хүргье. Маш их өрмөц соёлтой бас арт хүн байдаг юм байна. Тэгээд энэ аяллыг одоо зохион байгуулсан одоо хүмүүстээ одоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд аялал маш сайхан болж байна. Одоо тэгээд цаашдаа одоо
аялал угацаад өнгөс талдаа орж байгаа. Одоо буцаад бид нар бас Монголынхаа бас гоё үзэсгэлэнт газруудаар бас явна. Тэгэл гоё болох байхаа л гэж бодож байна да. За танд амжилт хүсье. 25 жилийн баяр мэнд хүргэе. Баярлалаа. Одоо ойд хэмжүүлээд түүхтэлж найзуудтай бүгдэнд нь баярлалаа. Тэнгэр бол тэнгэрийн дэваж гоё газар байт юм байна. Хот хотон ч гэсэн хөгжиж цэцгэлтүүл усттай өгч янзын гоё газар байна. Нэг төсөөс илүү тойж шүү дээ. Ах юм гарахтаа хэл гарахтаа ер нь их гандуу нэг сонин газар бол яваад исэн сэтгэл ер нь жоохон сонин байгаа л юм уу? Ямар газар чичгэж байгаа юм бэлээ гэсэн бодлоо. Энэ аймаг юм байна шал. Өөр юм байна. Бүр л илүү гоё юм үзэл гоё түүхтэлцэл явах хэрэгтэй шүү дээ. 35 жил одоо 30 жилээр одоо 30 жил 4 жилээр тийм шүү. За тэгээд 25 жилийн хойно хүрээнд одоо анги хамт олондоо баярын мэнд төшүүлээ. За 25 жилийн түүх хөтөлсөж байгаа ангийнхаа найз нарт бүгд нь баярлалаа. Ирэх сэтгэлтэй байгаад ирж чадаагүй хүмүүс дараа нь сайхан ирж үзээрэй. Бичлээ да. За баярлалаа. Танд баярын мэнд хүргэе. Энэ ангийнхаа хамт олонтойгоо ингээд гадагшаа Чинган уугар гэдэг улсуудтай аялж явна. Тэгээд нутгийнхаа Сумаасаа ингээ 3 хоноо ирлээ ангийнхаа хамт олно. Тэгээд бүгдээр амрагдсан бол их сайхан байх юм байна да. 30 жилдээ ирнэ хараад явахыг хичээх юм байна. Манай анги хамт олно гэж. Сайхан байна. Явж байна. Энэ аялал үнэндээ гоё юм байна. Энэ тэнгэр уул гэдэг чинь сайхан сүртэй өндөр моцод бүх юм бүрдсэн сайхан газар юм шүү. За тэгээд баярлалаа. Тэгээд 25 жилийн өмнө түргий тэгээд 25 жилийн хүрээнд одоо анги хамт олонтой та мэдчилгээ төвшүүлнэ. Ингээ 25 жилийнхаа өгөөгээд ингээ сайхан явж байна ингээ хамт олонтой дуу шууртайхан шиг сайхан аялж явна. Ингээ хамт олон 25 жилийн өг бий жаад баярлалаа. Одоо 30 жилдээ их өргөн амрагдахыг хүсье да. За баярлалаа танд амжилт. Баярлалаа. 99 оны төгсгчдөө 25 жилийн баярын мэнд хүргье. Тэгээд өнөөдөр бид нар 25 жилээ тэмдэглэж одоо 24-лээ Улаанбаатартаас гарсан. Тэгээ манай нэг хүний маань бас би жоохон замдаа жоохон өвдөө тэгээд ирж бутсан байгаа. Тэгээд одоо бид нар 23-лаа ингээд Шинжаа угрын өрөмч хотод ирсэн байна. За энд ингээд аяллахын одоо учир шалтгаан нь юу байсан юм бэ гэхээр одоо бид нар бол уршаага бол ирээнээр гараад зөндөөд явдаг. Энэ баруун тишээга Шинжаа угрт ирэхэд одоо энэ хоёрын онцлог ямар байна гэдгийг бас бид нар одоо таниулах гэж зорьсон. Тэгээд одоо ямар ч байсан баг хамт бол найз нөхдөд сэтгэл сайхан байна. Гэхдээ одоо ингээд бид нар энэ тэнгэр уулан дээр одоо эн чинь өөрөө 5000 хэдэн зуун метр өндөрсөн бэ. Тэгээд тэрний одоо 2700 дээр гарчаад байна. Тэгээд ерөнхийдөө бас энэ өнд сайхан өндөр ийм газар ийм нуур байна гэдэг бас тогтцтой их сайхан одоо хүнд нэг ичгүүч өгөхөөр их сайхан байгальтай газар байт юм байна. Тэгээд одоо ингээд аял маань одоо дундаа явж байна. Буцаад бид нар одоо Монгол руугаа ороод бас ингээд Монголын сайхан байгальтай газруудаараа илж үргэлжнэ.
Өөр заав заа юу? Нэгийг л авах шиг. Нэгийг авах шиг. Тэгээ байж нэрийг одоо хэлээ. Нэрийг хэлээ. За нэрийг тэмдэглээр байгамаа. Баццэг. За, баццэг бай. Баццэг хоёрыг тэмдэглээр. За, байж. Чи наагур юм хийгээд байгаа юм шүү. Болор чаргаад гэсэн. Болор чаргаад. Баярга барьж. Мөк ямар хөө. Ваа сонтаа. Тавайг баччихээ. Шүрээ. Шүрээ яг таарсан. Билгээ шүрээ яг таарсан. За урдаа. Нүгэн хатсан юм чи. Аавш. Хат сүрэн. За хат сүрэн тавьчих. Дэвшгээр хат сүрэн. Гоо юм чи яг байна. Захаа байгуултаа гин заа юу. Баалаа. Автой гоё. Ваа хүрээч хандаа. Арчи буруу 2-2 байсан. 11 байх хэрэгтэй байхгүй юу? Нэр юу юм наа. Одгоо гинээсээ суугаад. Аттоя гаг хөлөг яг таарлаа. За, Отон баяр. Цэнгэл туя. Yes. Доод пүү. Одоо чи. Би юм уу? Тийш дээ. Ав. Яг гоц мөрөгчих юм биш үү? За хари. Угаасаа 3 хүн өгүүлсэн байгаа. Ариуна. Хоёр байгаа штэ. Ахтай яхаа дуул хоёр идэв байгаа штэ. Цэнгэл маа ирднэ. Цэнгэл маа. Хаги хин жавсан гэх юм уу? Яана нэг юм дээ. Эрка. Билгээ. Ариун жаа. Энэ хатчихгүй ч нөө. Басахад ичтэй. Дэвшигтэй. Доктор койроо. Доктор койроо. Дэвшигтэй чаадаг бүр авсаж болох юм. Анда чи тэгш аваа юм дээр доктор одоо шүү. Хоосоо. Хоос. Уйга байна. Хин шүрээ уйгатай юм байна. Хоос биш. Хоос. Мөнхөө. Хатна. Туя, томатер. За багийг хөлгөө. За ингээд дуу хөргөжлүүлээрээ явж байгаа шүү. Дуу хөргөжлүүлээрээ. Миний хайрыг булаасан хайртай хонгод янж бага авгаага болгондоо эрдүрдэн альчуура Чадокоеда цэчни амараа чамага мэддэггүй хөдөө мэддэггүй архан нүдэний талиманд чи ойран сохотм баги гинэн сэтгэлээр намун үдэш тооч явахт мэ анх танилцсан сайхан чимээ онцолж над руу игцэлж харсан да. За баярлаа. Холбох аргыг цаасан багангийн багштай баярлаа. Балчирхан би чин бичиж сурлаа.
удахгүй сургуулаа хүрээд төгсөн бидний уулзах юу лээ сэлийн хаашин дуудан навэ Монгол шин дурстаг чи харухан самхин улаа Танасны доллаа тэхэ Инээжи ачтан борол иммэн ачинарыг хүсрээд амар тэрчөө яавчгүй Тэнгэрийн хаянаас нааштай ой ингээд хатна Тэмэсүрэ За баярлаа. Моро базаре хали тулахса голлиг харта эжиге гарасан хөтлөө сайхансаа. За баярлаа. Хөгжөөлт асуулт хариулт. Хойноос эхлэе. Шагнаа чи өгөх юм уу? За оцон шувуу таруу хоёрын аль нь төрүүлэх вэ? Уралдуул. Оцон шувуу таруу хоёроо. Оцон шувуу. Оцон шувуу төрүүлнэ. За хариулт нь туундар таруу байхгүй. Ээж охин хоёр юугаараа? Ээж охин хоёр юугаар адилхан бэ? Эмэгтэй гэдэгрээ л адилхан. За баярлалаа хүүсэрээ. Модны гошоо асуултууд шүү манайхаа. Наачаар модны гол юу гэдэг вэ? За босон чимээг байгаарай. Чимээг байгаарай. Модны Энэ бол хошин асуулт гэдгийг сайн бодорсоо юу? Хошин гэдэг утгаас. Модны гол доо. Модны гол. За яри. Нэг харандаа хэлээд байгаа юм болоо. За худлаа байла модны голд мод гэсэн оо үсэг байла. За одоо чанцламагаас. За 100 төгрөгөө 300 найзтай яаж өгөх вэ? 100 төгрөгөө юу? 300 найзтай гэсэн үү? 300 найзтай 100 төгрөг яаж өгч? Том юм байна. 300 найзтай юу? Замитгүй байна. За энэ болохоор юу яасан бэ? Аяг самар аваад тэгээ хувааж өгөх байлаа. За оёгоос нар сар одон гурын дунд юу байдаг бэ? Нар сар одон гурын дунд юу байдаг вэ? Нар сар од гурын дунд үсэг. За таслал байдаг байх нэ. Бүх насаараа бэлтгэсэн шилдэг тагнуулчаа Америкчууд Орос руу илгээжээ. Гэтэл өнөөх нь онгоцноос буунгуудаар баригдчихжээ. Яагаад? Америкаас ирсэн гэсэн үү? Ороод хараасан баха. За үгүй бол хараар ирсэн байсан байх нэ. Өөцсаа. Нэг бол За 16-аас хамгийн хурд нь дэлхийн нөгөө талд яаж очих вэ? Дэлхийн нөгөө талд Нисхийн яаж очих вэ? Яана. За байж. Хамгийн нөгөө талд. Тэн нисхил юм байлиг. За үгүй байлаа доошоо нүхлээд л очих байсан байна. За одоо хөлгөөс оюутан гуанзанд яагаад найтаж болдоггүй вэ? оюутан гуанзанд ягаа найтаж байна. Тэгээ оюутан гуанзанд яагаад найтаж болдоггүй вэ? Хамарлын бото нэг гуайж чинь найтаж болохгүй. За ястаа мэдхгүй юм байна. За энэ хуушуур нь хийсчих гээд юм байна. Хүүхий. За та хандагаас дорж байж та айлд ороод 5 бууз идэв. Хэдэн цаг болж байсан бэ? 5 цаг гэсэн үү? За зөв хариуллаа. Баярлалаа. За хүн яагаад эргэж хардаг вэ?
Ардаа нүдгүү учраас. За баярлалаа. За одоо цэглээс шүү. Дээвэр дээр азарган дахиад өндгөлж хаашаа өндгөн унтсан бэ? Тэр учраас өндгөлөхгүй. Аа зөв. Энэ сүүлийн хөвс ширүү мэ тий. За төвшөөрөөс хайртай хоёр хос өндөр хадан дээрээс үсэрч амиа хорлож тэд үсрэхийнхээ өмнө 3 үг хэлж юу гэж хэлсэн бэ? Юу? За боснуугаа гараа. Дуугаа. Тах бол гэдэг санаад. Тах бол би. За. Тасо. Таны хөлбөр байна уу? За би. Ямар нэгэн хөлбөр байна уу? Би намайг түлхэх. За би нааш. Би чи намайг түлхэх. Яг 2-3 гэсэн байжээ. 10 давхраас унах, 1 давхраас унах хоёрын ялгаа. Нэг давхраас унах ялгаа гэсэн чинь. 10-аас би цусраг байлгүй. За ингээд бид нар буцаж явж байгаад нэг юм уу сомч юм уу гатаа газар одоо хоол идэж байна. Энд одоо би ямар ч зүйл өөрөө та загмана хийх. Бусдын маань одоо юу гэх юм бэ? Үлсийн орыг бас. Энэ хади. Тосор орой Монгол улс гарч ирээд бодчих авсан. Нэг болов хэлжээ. Өнөөдөр бас миний хөрсөн өдөр давхар болоод сайхан ба найзуудтай их баярлж байна. Бас нэг өдөр ч гэсэн баяраа хамт ингээд тэмдэглэн суuna гэдэг бол бас сайхан тохиолдлоо тийм ээ. За тэгээ найзуудтай ад жаргал сайхан өнгөсөй аял сайхан үргэлжилж байна. Хит ханатар яв юм бэ? Онгоо мартал явсан байна. Одоо
байрлалаа бэлтдэг байж байгаа. Одоо ингээд энэ талан хөрөө дээр сая бид усанд орчих. Одоо ингээд сая асах тайрхныхаа баруун талд ингээд одоо хахад тэнцээ зохион байгуулад тэгээд нэг дуулаад ингээд бид нар аяллаа номер ингээд өндөрж байна. Тэгээд Улаанбаатарын зүг гэр рүү харьцах юм да. Аялал маань сайхан явагдаж байна. Ямар амтныг Монгол бичигт Минэхэ гэж бичдэг вэ? Минэхэ гэсэн үү? Мэлхий. Бүргэний хүүхэд юу вэ? Зэ. Монголын хамгийн сүүлчийн хааны хатан хэн бэ? Үнэгний цулцаг. Юу? Бачим гэж ямар утгыг хэлэх вэ? Бачим ч нь одоо хамаагүй шүү дээ. Дараагийн одоо нөгөө жижиг одоо чимэг угараа. Дараагийн хүн чимэг угараа. Бачим. 1 2 3 Дэлхийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ? Ва. Дэлхийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ? 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 Алуу. Швар, тэтага. Дэлхийн хэдэн хувийг маш амжилттайгаар 76 өгж бодлоо хэллээ гэж. Дэлхийн хэдэн хувийг ус эзэлдэг? 67. Дэлхийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ? 90. Дэлхийн хэдэн хувийг? 4-3. Дэлхийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ? 1 2 95. Бачим гэж ямар утгыг илэрхийлдэг вэ? Хэлсэн яарсан. Монгол улсын төв зэг аль аймагт байдаг вэ? Харуу. Шван. Уулангаа. Зүг байна. Цагламар гэж юу хэлдэг вэ? Цаг тооны гэж. За сайн байна. Хүн амтны дүрстэй хүүхдийн тоглоомын ерөнхий нэр Наадга. Шаа. Бомбо юу? Барби. Маш амжилттайгаар Барби хүүхэлтэй хоёр ялгаа байхгүй учраас таалаа. Шатарт хүний хэдэн дүрс байдаг вэ? 2. Тийм ээ, маш амжилттайгаар буруу хэллээ гэж. Буруу. Сайн байна. Чингис хааны баг хатны нэр Баг хатан. Өөдөө чи ээж үстэй. Ээж гэлөө. За. Хотон аасуу. Ялан ам аль аймагт байдгийг? Хүүрэ арангаа лөө. Өмнөгөө. За, өмнөгөө. Арханга аймгийн төв. Арга юу? Би хэлээгүй шүү дээ. Байж. Арханга аймгийн төв. Нэрлэг. За. Чингис хаан хамгийн сүүлд ямар улстай байлцсан бэ? Хорёж. Хорёж. Маш амжилттайгаар бүтэрлээ гэж. Тэмээ усаа хаанаа нөөцөлдөг вэ? Бөөр юм болов? Бөөр юм бол. За биш байна. Тэмээ усаа хаанаа нөөцөлдөг вэ? Чимэг ураа. Саргингэнд. Биш байна. Бүхэндөө. Тийм бүхэндөө нөөцөлдөг юм байна. Хэлчих юм аа. Анаашны хэл бас энийг бас мэдгүй үстэй. За. За явуулчих. Анаашны хэл хэдэн сантиметр урттай байдаг вэ? Би ангаалж хараагүй юм чаар. 20 см. Арай биш байна. Адууны цусны ут хаана байдаг вэ? Цусны ут та. Адууны. Эдгэн дээр байдаг юм даа. Үгүй. Одоо зүсгүй. Зүсгүй. Говьд цэцэглэж ургадаг бэлчээрийн ургамал. Ий хүрээ мэдгүй шүү дээ. Таан нөө хүмүүлийн дэг. Аль нэг л байгаа. Таан. За таан зүг байна. Дархан цаацад богд дуулын хамгийн өндөр цэг. Дархан заасан. Тэгв.
Зэцээг үн. За. Манай оронд хэдэн оноос гал тэрэг явж эхэлсэн бай. Одоо 49 болчихсон. А? 49 баг. Ай зүг байна. Энэ чи харин мэдлэгтэй хүн байна штэ. Монгол улс газар нутгаараа дэлхийн хэдвэт ордог вэ? 4 төлөв. Аа? 8. Арай биш байлаа. Арай хэрийсэн мөд үү? Биш байна. За дараагийн асуулт руу орё доо. Эрдэнэ зуугийн хэдэн сурагтай вэ? Бодол 100 анги. За өстө үнэн байна. Арслангийн эмийг юу гэж нэрлэдэг вэ? Хамгийн амар билүү. Сэлэнг мөрөн зүв байна. Чингис хаан ямар жилтэй байсан бэ? 1 жил гэсэн үү? 2 3 биш байна. Цаагаас гисэн. Чингис хаан ямар жилтэй байсан бэ? 1 2 3 зүг байна. За дараагийн асуулт. За Цэнгэл туяа. Баг 2-т ороод Цэнгэл туяа ингээд угаас дүр. Зүгээр Цэнгэл туягаас нэг асуулт асууч. Угаасаа юу байгаа? Малын гоё өгдөг хайрч таасан тэмдэг. Тамга. За ингээд Цэнгэл туяа дүр. За ингээд байраа за ингээд Эрдэнэ бат одоо. Цэнгэл туяа. 2-т баг. Нааша хүрээд тэр. За. Оролт нь болохоор чин. Мөнгө төрч. За ингээд анхаа тэнцээ маань зохион байгуулж эхний 3 байр эзэлсэн хүн маань нэгдүгээр нь Цэнгэл туяа, хоёрдугаар нь Баццэг, гуравдугаар нь Мөнхбат орлоо. Ингээд энэний шагналыг манай энэ Эрдэнэ бат маань одоо гардуулж байгаа, юу дааж явуулж байгаа. За Эрдэнэ бат маань одоо спикийг хэлнэ үү. За ингээд анхаа тэмцээнд маш амжилттай сайхан зохион байгуулалтлаа. Тэгээд ингээд хөгжөөнтэй оюуны сайхан хөгжөөн тоглоом тоглолоо. Гоё байлаа. Тэгээд нэгдүгээр байрт 200,000 төгрөг, хоёрдугаар байрт 100,000 төгрөг, гуравдугаар байрт 50,000 төгрөг гэдэг сүлжээ авах дээр явуулчихна. Энэ хөтлөж байгаа дансаар дамжиж сууглаа авчиж явагдсан шүү дээ. За ингээд нийт анхаа тэмцээнд орсон ангийнхаа хүүхдүүд бүгдэнд нь баяр хүргье. Алин шагналсан даасан баярлаа. Энэ хинэх гэдэг.